Хүүхдийн эрхийн цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа хүүхдийн хамгаалуулах эрхийн талаар хүргэхээр бид бэлтгэлээ. Манай улс нийт 3 сая гаруй хүн амтай. Үүний 3/1 нь тэгээс 18 насны хүүхдүүд байдаг байна. Бид тэдгээр хүүхдүүдийг өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай болох хүртэл нь буюу 18 нас хүртэл нь хамгаалах үүрэгтэй юм а. Тэгвэл хинээс, юунаас, яаж, хэрхэн хамгаалах ёстой вэ? Хамгаалуулах эрх. Хүүхэд аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах ёстойг хуульчлан заасан эрхийг хэлнэ. Үүнд дарамт шахалт хүчирхийллээс хамгаалуулах, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгээс хамгаалуулах, ялгуурлан гадуурхахаас хамгаалуулах, сөрөг нөлөө бүхий мэдээллээс хамгаалуулах, хувийн нууцтай байх, хувийн нууцаа хамгаалуулах, эдийн засгийн мүлжилгөөс хамгаалуулах, эрхэм зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй. Миний охин отгоо. Чи очиод над ус хэдгээ янзлаад таачи. За. Өглөө хэд хэлт юм бэ? Очиод үүдээ туслаад тах. За. Энийг товчлоо. Маахандаа нэг дээл хийлгчдэг байж. Ганцаараа сондгороод онцгүй юм. Яаж амжихад юм чи? Миний ажил төрөл ямар байгаа вэ? Цалин мөнгөч боохгүй бодлоо. Гэхдээ хүүхдийн замын зардал сургалтын төлбөр гээд өчнөө асуудал байгаа эцтэй. Энэ хэдэнд өргөж хаана ч хүрэхгүй юм бэ? Ганц мөхөөгөө хүний нэрээр залтал нүцгэн явуулчихсан. Тэгэл хүү гэдгийг охин яачаад байгаа. Чи сүүлийн үед бас арайд эндүү байгаа шүү. Харин ч эмэгтэй хүүхэд олны дунд муу явбал муухай харагдана. Хүү яат олон хувцсны хэрэг байх ч. Хүний хүн байж бас арайд эндүү. Уугана яах вэ? Удам залах хүн чи битэртээ энэ эрдүүлдэнэ. Харин энэ охин чинь нэг л өдөр хүний хүн болоо явчих шүү. Илүү хайрыг авж байгаа хүүхэд нь илүү дарамтанд ордог гэж хэлж болно. Хэрвээ тэр хүүхдийг үнэхээр хайрлаж, үнэхээр онцгойлж байгаа бол бусад хүүхдүүдтэй ижлэгэн байх хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл тэр хүүхдэд илүү нөгөө нэг ялгуурласан мэдрэмж нь илүү хайрыг аваад байгаа, илүү анхаарлыг аваад байгаа хүнд нь илүү төрдөм байна гэж ингэж ойлгож болно. Тийм учраас аль болохоор жигтгэн анхаарал халамж, аль болохоор жигтгэн шийтгэл, аль болохоор жигтгэн одоо шаардлага тавьж байгаа нь одоо хүүхдийн хүмүүжил цаашдаа бол зөв төлөвшөл үзүүлнэ. Аха. Хүний хүн гэж юу гэсэн үг вэ? Манай гэр хүн биш гэсэн үг байхгүй юу? Аа. Тэгэд би ээж авийн хүүхэд биш гэсэн үг юм уу? Тогс юм аа. Миний зөв том болж байгааг ойлгосон заяа. За. Толгоогоо жоох ойртол та. Охин нүднээс л жоохон доошоо. За анхаарч байгаарай авлаа. За гараад очив. За л хурд. Энийг хартаа дөрүлийн ижлэхэн дээл өмсчгүй дээ. Охин нь сандуураа дамжиж сонир харагдаж байгаа зү. Үгүй яхад. Ер нь бол аав охиндоо ээжүүд хүүдээ илүү сайн мэдэн шүү дээ. Тийм л байна. За тэглэж гисэн ижлэгэн л хүүхэд шүү дээ. Ингэж ялгуурлаад тахтай яах вэ? Битгэн ба. Ер нь бол манайхан бол их илэн долонгүй яриад учраас хэлдэг шүү дээ. За манай эмчтэй нэг маллаа л эргүүлээдээ бол таарах хүн. Энэ болохтой гонзор бол ер нь их юм дуулгамдаач гэдэг юм уу. Энэ нөгөө ярианыхаа хүүхдийнхаа нөгөө нэг байгаа байдлыг мэдэрсэн мэдрэмжээ тэр хамаагүй ярьдагтай холбоотой байхгүй юу. Манай гэрийг авч хүн бол энэ л хоёр юм байна. За энэ хоёр яах вэ? Гэдэг энэ харьцаа өөрөө хүүхдийг жиг төгжих, гэр орондоо жигд одоо нөгөө ялгуурлан гадуурхгүйгээр тэд нартэй одоо хамт
хайр хүртэх, магтаал хүртэх, урам авах тэр бүгд нь орхигдчихж байгаа байхгүй юу? Марлаа миний нэг өдөр зураг авчих. Би амжихгүй байх. Тэг юу тэг. Би угаасаа ажлынхаа хүүгээ гадаад явна гэдэгсэхгүй ам алдчихсан. Тэгээд ч ээж нь муу хүүгийнхээ амийг сайн бэлдэж өгөхгүй бол миний муу хүү чинь хүний газар очиж хэцүү юм ч дүү. Зүгээрээ. Хүш. Чи яагаад ийм сайхан өдөр бараагаа суудсан юм? Яасан миний охин юу болсон юм? Аваа. Би ээжээсээ төрсөн юм уу? Аль эсвэл танаас төрсөн юм уу? Чи юу гэж байгаа юм бэ? Чи ээжээсээ төрөхгүй өөр хинээс төрдгийг. Яагаад ийм асууад байгаа миний охин? Миний охин чинь аав ээж хоёрын хайраас төрсөн байхгүй юу? Ээж дандаа агааг миний хүү гэдэг болохоор л яана ээж нь тэгдэг гэж юу? Үгүй тийш тий. Та бас хаа тэгэл зууна миний хүү гээл намайг эрхлүүлээл дүүгрөөсөө тоодгүй шүү. Тийм талч бий шүү. Ээж нь ёстой анзаардгүй юм байна. Агаагийн нөгөө гадагшаа явах гэж байгаа гэдээ ээж нь хитрхийн анхаарал тавьчихгүй юу? Миний охин тэгээ яасан ээжтэй гомдсон юм уу? гүйлдэ. Би агааг танаас өөрийгөө аваасаа л төрсөн гэж бодсон. За миний өсөд бүсээ зүгээр хөдлөө. Байна уу? За тийм байл. Тэгээ би одоо яваад чи тэгвэл. За. Нөгөө гэрэл зургийн студиэс ярьж байна. За. Тэгээд юу зураг хэвлэхээс өмнө та нэг ирээд хараад тач гэдэг. Тэг сайн хараарай. Нүд амны ийш тийш явуулсан байх бай. Тэгвэл би шууд ажил руу явлаа шүү. Тэг хөө. За. Таныг дуудсан учир нь энэ л дээ. Ингээд угаагаад гаргацдаг дараа нь ахиад ахуулъя гэх юм болов гэж бодож дуудсан юм. Харин тийм ээ. Нэрэл наадах чинь ганцаараа сандуураад ихэл эвгүй л харагдаж байна л да. Гадуурхчихсан юм шиг. Манай дүүг нь Монголд дээл хувцас байгаа л да. Гэтэ танаа охинд чинь бас таарах үгүг хэлж мэдэхгүй байна. Тийм ээ тийм бас томдож жижигдээ дээл хэцүү л дээ. Ер нь их чинь ингээ охиндоо шинээр дээл хийлгээд тэгээд дахиж ир зураг авахулъя. Тэхүү харин та нар зургийг маань хурдан гаргаад өгөр. Тийм боломж байна. За тэгье. Боллого яг тийм боломжтой. За баярлалаа мэд. За. Ханаа. За илүү нөгөө цаг нар нь болохоо байлаа шүү. Сүү сайлаа. Одоо. Зя. За миний хөө. Үний газар бие сайн бодож эрдэм их сууч ирээрээ. Өөрийгөө сайн боддгийн шүү. Ээж нь ихээр нэг агцраа. За дүүс. Дүүс. Хичээлээ сааграа заяа. За чугуу. За явцгаая. Цаг нар нь болохоо байлаа. Яа мартваа миний хөө. Паспортоос авсан байлгүй нэг. Сайн шалгаарай. Энэ бол Монголын мянган айлуудад тохиолддог жирийн нэгэн үзэгдэл. Айлын ганц охин, ганц хүү, айлын том нь багна гэж онцолсноороо эцэг эхүүд, эмээ өвөнөр бид нар хүүхдүүд айлг зинэ өмчлчихсэн байдаг. Бид нар үүнийг анзаардаггүй, хүүхдээ ирэхэд зөрчиж байгаа ч мэдэхгүй тохиолдлууд маш их байдаг. Тэгвэл хүүхэд гэдэг маань өөрөө их эмзэгхэн, тэд биднээс үргэлж хайр халамжийг хүсдэг.